satellite scan. Satellite coming down in 3, 2, 1. Цэцэг хүний оргил руу бид нэг 3 км гарвал зайтай. Ингээ газар ирсэн. Одоо эндээ бүгд хоногдцгоо. Тэ. За бүгдээ ээшээч. Онцгой ичиж. Одоогор бид хотоос гараад 40 км-ийг туулаад байна. Нар одоо буусан тул Эрдэнэ амрыг гэдэг нь ч зүг байх. Эрдэнэ амраад Эрдэнэ аялалдаа гарвал цаг ч очих байх. Бидний одоо янз бүрийн уулын ботод хувцас сунар майхан саваа хангах тийм ивент хийчих спонсорлчих тийм ажлаа буйтай хүмүүсийг хандаарай. Нээлттэй шүү. Тийм шүү. Манай цоглог залуучуудтай хамтарч ажиллахыг уриалж байна. Хэрэгтэй үстэй. Бодлорцоо дараа. Хоёулын хин норс дараад нь норс. Энэ хоёр гол норстой байсан юм байна. Өсөө. Одоо дээгүүр. За далаа. Яа, сайхан байна да. Будад уур авсан гэсэн чи. Чигээс үхрийн махацсан юм шүү дээ. Энэ яра. Одоо тэр бүгд сайхан чигээс үхрийн махад дээр хонхонд. Яг мантуудаа ойлоод идчихэ. Түү. Мараш бол бүгдээр гоё. Хурдтай шүлтээд идэ. Нохоо одоо өссөн байгаа одоо. Гэс хоолж идэхгүй бол. За за. Гал дээр хоолъё. За. Яаж тах вэ? За ингэ тавьд үзье та. Оо яг. Зөө. Ингээд амьдраад байна шүү дээ. Хээрийг юу гэдэг вэ дээ? Гээгч. Юу дээрээс нь усыг гэл тараад. Махасгаач лөө. Эцэг нь тоогооч. Түрүү манай хөтлөгч хээрийн хоол хээгүүл гээд байсан. Одоо ч жинхнээсээ хээгүү хээрийн хоолоо идлээ дэх хөрхий. За яхав. Өлсгүүл бол болоо доо. Хээрийн усыг үздэг юм байна шүү. Хээгүүг дайраад ингэрээ. Цоо дуурсан бэ? Үс. Яасан? Энэ сайн дуурсан боллоо. Үгүй. Нохоо ослоо. Энэ хараа. Нэг дуурах шаараа. Юу дуурах вэ? Одоо яа хэлгүй. Йоо ямар юм бэ? Түрүүний дараа могоо авах шигсэн бохоо. Тэр могоо дуурайд гинөө. Хоньс нэг сигэд юм байна. Син гэдэг. Цааса галдаар яварсан хоол тавьчихсан. Нэр нохоо ягаад. Яа! Явч. Чоо! Өө нараа. Нөгөө эрэгтэй хүний дуу хоолойноос уг нь чон өргөдөг гэж би сонсч ирсэн юм байна. Гэхдээ миний хоолоос өргөх юм үгүй юмсаа мэдгүй байна. Тэ. Хийсэн баг. Бахар уг нь байгаа юм чи тэ. Гайгүй л үү тэ. Сэтгэл сэргээх намрын тунгалаг өглөө. Сэрүү татуулсан хүслийн цэнгэг агаар. Хизээч үл ханах байгалийн ийм сайхныг хэдэн насандаа магтан дуулавч барамгүй гэсэн нэгэн яруу найрагчийн хэдэн мөр санаанд буулаа. Нар уулын цаанаас мандаж ёстой л хурц гэрлээр хорвоо дэлхийг харанхуйгаас сэрээлээ.
Энэ нь яг л бүх зүйл шинээр эхэж буйг элтгэх шиг. Шөнөөр жаахан жинцэн аялагчид маань юу гэж ярихыг бүгдээрээ сонсцгоё. Өчтөр шинэлээ зөндөө хондоо шүү дээ. Өчтөр хондоход 3 бэрхшээлтэй тулгарлаа. Багасуу. Эхнийх нь гэх юм бол гүе амар их хорхирлаа. Онтуусангүй. Хоёрт нь болохоор амар хүүтэй онлоо өчтөр шинэ. Йоо. Цасмаас ороод өчтөр шинэ чинь хас градустай онлоо. Нилээ жиндүү онлоо. Хөлөөрөө дараад. Гуравдах нь яасан гэхээр өчтөр шинэ 5 цагийн үед яг энэ урдуур нь машинтай хөө явсан. Тэгээд төд удалгүй цагийн дараа байна уу да. Буундууд уурд юм байна. Тэг бодоо тэр хулгай анчтал юм байлгүй дээ. Тэ эрдэнэ. Тэр бууд уурсан гарууд. Бидний өчтөр яг энэ доороос ингэж дээшээ өсөж байгаад та нар одоо ингээ хуулийн дагуу ингээ буу муу авч явж болохгүй энэ дархан тастай газраа тэ хориглоо л гэдээсэн. Яа, нөлмөс гараад. Тэгс чи тэгэл буу муу дуурдаг юм байлээ. Ямар хүмүүс нь одоо ямар ан хийгээд байгаа бүү мэд. Чөтөр нэг тийм тав шүн өөрөөр тийм нэг буундуу сонслоо. Бигзээ чи юу хийгээд байна? Нохооны хоолны сав хийж байна. Ой сав хийж гэнэ багта. За. Даан чи цаймаа хийж өгөр хүнд. Тэний хоолны сав шүдэ. Одоогондоо хоосон. Одоо жоохон байж хоол хийж гэнэ. Тасрахгүй энэ дөө за хоол авдий. Оо амсий дөө. Банхаар чи нам балтаад байна уу та? Нэмцэн гарахгүй шүү. Нэрээ бодоорой. Аваас нь хэрэг ямар шоол гүрсэн. Аим гоо амталт. Манай амт. Тий. Заахад. Очим. Ногоноос. Яа босчаад нэг босч аав юу за. За одоо нохоо маань одоо хоол идэх цаг басоо. Энэ хооны хоол. Багаараш. За. Хогон дээрээс нь жоох усыг шингэлсэн. Яг тэр нөгөө нохоо ч их тавстаа олж болохгүй. Яа, асгаас. Чи юу халуун байна. Өөрөө ингээ албаар асгаж байгаа байхгүй. Яг тэр нөгөө түрүү нөгөө хүүдүүс жоох хийсэн байхгүй. Тэгсэн чинь албаар ингээ асгаж байгаа байхгүй. Халуун байна гэд. Огон давсыг нүд харуулсан л та. Давс ч сулхан хийсэн. Орой ороход энэ тэнд янз бүр амтэн те. Нохоо шуунаас жиг хамгаалж чон борооноор гэдэг чиг чон мөн хэрэг дайрах юм бол манай нохоо бидрийг аварна. Банхарал бидрийг аварна. За, чинь үү? За. За ингээд бидэргийн одоо ая тогтоо амраасан баян сайхан гадаа гэлалаа. Тэгээд одоо бид нар майхасаа орооцоо одоо цэцэг өнрөөгөө өргөжлүүл аялах гэж байна. Тийм учраас бид нар одоо түрүүн хоол унд хийсэн нормоо одоо норныхаа доотлын цаас үлдээх ёстой. Яагаад энэ цаас үлдээж байгаа юм бэ гэхээр эргээд гал харахад бид нар ингэж тавиагүй шүү те. Энэ норм дээр эргээд эргэж ирээд нормоо одоо ингэж сэндэж үзэх юм бол доороос нь цаас гарч ирнэ. Тэгснээр одоо бид нар гал тавиагүй гэдгийг гэрчилж байгаа. За. Мод энэ. Доор хожи. Их чулууг нээч. Нэг чулууг нөө. Чулууг нээч одоо урна. За тий. Энэ доор чуу. Тэг манай ийм чулуу уцаад чи. За би хийлээ шүү. Бид нар гал тавиагүй шүү. Энд ингээ сайхан хоногдоод явсан шүү. Дээрээс нь чулуу хийж байгаа. Тэг усаа тарих. За харсан бах. Сайхан осоо. Дөрүлээд сар. За хэдээр нэ. За ингээд цэцэг өнрөө гарах аялал маань үргэлжлэн хөрсөөр байгаа. Одоо бүгд эндээс нэг 3 км-ийн зайтай нэг цэцэг үнэн дээр тулж ирээд байгаа. Бүгд тун удахгүй цэцэг үний авилал дээр уулзахлаа ингээд хөдөлцгөө. За яа. Дархан цаазат богд ууланд 587 зүйлийн ургамал ургадгаас гадна 54 зүйлийн хөгтөн амтан бүртгэгдсэн байна. Харин эдгээрээс хөрөн баавгай, хандгай, нохоо зэг,
цохор номин зэрэг 4 зүйлийн амтан эндээс дайдсан бол Янгэр усны булга шинээр амьдрах болжээ. Янгрыг энд нутагшуулж эхлээд удаагүй байгаа. Манай хэлнийхний одоо гол зүг чиг олоход тусаж байгаа зүйл бол энэ туг, дарцэг, дээрээс нь энэ модон дээр үтсэн тоонод байгаа. Тэгээд энийг дагаж авсараа бид нар цэцэг үн рүү орно. Цэцэг үн рүү авирна. Бүгдээр цэцэг үний орой дээр уулзцгаая. Хөөе, залуу минь, ямар их амьсгаад идэх юм бэ? Өглөөгөр гүйж баймаар юм да. Тэгэхгүй бол бүр ухаалтаж унлаа штэ. Жог амраадах тхүү бакра жог амраадах яа жог амарч өөн ингээд энд үлдлээ яа Манай хүн ч аль хэдийн өвөө болчихсон байх шивтэй. Одоо босвол яасан юм бэ? одоо энэ хэдхэн километр гүн яваад цэцэг хүн байгаа. Яа тийшээ гарч чадах нь уу? За манайха бидний нөгөө одоо хайгаад байгаа оргилд нь гарах гээд байгаа богд уулын ноён оргил цэцэг хүн гэдэг ч одоо энэ шүү дээ. Харж байна уу? Бичиг харж байна уу вэ? Цэцэг хүн гэвчсэн байгаа зү. Энэ шүү дээ. Тэр сомбаг авчлаа те. Манай бигзээч сайхан залж байна та. Урд чинь уртын урт зам зурааж байгаа даа гэж. Цэцэг энэ ойртож байгаа юм байна. Энд бичиг аваад. Энэ сумын дагуу юу гинэ? За яа. Яцаа. Акаар яа. Станцын дээр. Питер энд дэрсэн шүү дээ. Хаас. Түр орохгүй. Түр орохынхаа амаас бид түрүү анх биш өгсөд явсаар байгаад тэр янз бүр болис өнгөрөөд явсаар байгаад энэ амар цэг юм тэгсэн. Ий ч одоо нөгөө юу штэ. Миний бодлоо. Энэ юм чи одоо юм байгаа бид тэр газар чи. Багл. Тэ. Энд ч одоо нөгөө Япон хараан байсан. За одоо эндээс яваад энэ тийш өгсөд ахаад амар цэг тэгээд байгаа юм да. 2258 м. Далаа төвчнөөс тийшээ өргөцсөн юм байна. Монгол банкрын тухай та нар танилцуулахад бидний мэдэх дөрвөн нүдтэй Улаанхалтар Монгол банкрыг олон улсын нохой нэршилд төвд мастиф хэмээх овогт багтаадаг ба төвд мастифаас үүсэлтэй гэж судлаачид үздэг. Одоогоос 15 мянган жилийн тэртегээс хүн нохой хоёр нөхөрлж ирсэн бөгөөд төвд мастиф нь 2000 гаруй жилийн өмнөөс үүсэлтэй ажээ. 1275 онд дэлхийн алдарт аялагч Марко Поло дааг шиг тийм том нохойг анх удаага үзлээ гэж Монгол банкрын тухай гайхшран бичсэн байдаг байна. Монгол банкр нь Чингис хаан, Атила хааны байлдан дагуултын үеэр Төв Аз, Баруун Европ, Хямлан бүс нутгуудаар өргөн тархсан гэдэг. Харин одоогийн байдлаар жинхэнэ цэвэр үйлдвэрийн Монгол банкар маань Непал, Бутан, Төвд, Хямлан зарим бүс, Хятад, Орос, Монгол зэрэг улсуудад цөөхөн тоогоор үлджээ. Төвд мастиф үйлдвэрийн нохойг хүмүүс зөвхөн мал аж ахуйдаа хэрэглэхээс гадна харуул хамгаалалт, цэрэг дайны чиглэлээр сурган ашиглаж ирсэн байна. За тэгээд хэрвээ та нар амчин цангах юм бол цаас идэж болно. Гэхдээ яг бидний хажууд гол урсж байгаа учраас төр хурхын гол маань урсж байгаа учраас бүгдээрээ жоохон амс гэж нэг усууч хөдлөе. Тэхүү. Хэрвээ аялж байгаа тохиолдолд ер нь бол цаас идэггүй. Тэгэхээр цангадаг гэдэг те. Цаас идвэл ядардаг. Юм чир ямар ч хон замд явжсэн. Цасыг бол идэж болохгүй шүү дээ. За идэж болохгүй. Цасыг бол идэж болохгүй. Ам идэж санджсэн ч гэсэн бүрийгэл. Бакра энэ бакар дөрөөс шидэд байгаа юм те. Цас идээд байгаа юм те. За бүгдээр голоор очиж нэг усуу идаа. Яа. Чиг авчихсан юм уу? Нохоо яах юм? Нохоо аагүй. Нохоо. Цас идэж явж байгаа. Цас идэхээр ядардаг гэдтэй чи. Нохоо шүү. Нохоо зүгээр үү? За тэдүүл усж байгаа усууч яав. Нэмжлэхий тэгээд нохоотой аялгаа яриадсан. Энэ нохоогоо бас яг хаанаас авчирсан бас хэлээгүй юм байна. За Энэ нохоо бол гүлгэндөө Говьалтай аймгаас хүнд бүр захиж авчирч ирсэн. Тээврийн жолооч танд хүндээ захиж авчирчсэн тийм коллег юм байна. Одоо 2 нас хүрч байгаа.
Тэгээ над дээр байдаг тийм нохой байгаа. За тэгээд манай Монгол багар чинь явдал дундаа байн шин шүү дээ. Явж байгаа л чинь энэ одоо ямар болох учиртай гэсэн чинь тэмдэг тавьж байгаа юм гинэ. Эргээд хэрэг буух тохиолдол гарах юм бол эргээд нөгөө шээснийхээ үнэрээр замаа олдох юм байна л да. Тэгээ Монгол нохой ийм яах вэ? Яах ч юм бэ гэх. Нүү арга. Микрофон утраач шүү. Яаж царай муутай байна уу? Чи угаасаа царай Угаас царай муутай л дээ. Манай хөтлөгчийн хувьд ёстой нэг алхах шиг болж байна да. Эрүүл агаарт одоо тэгээд алхаад байж те алхаад байж. It's a beautiful world. Yes. Ятарч байна. Хэцүү байна уу? Хэцүү. Энд хүмүүсийн дуу гаргалах шүү. Гэтэ бидний нэвтрүүлгийн гол зорилго бол Монгол нохой, Монгол хүний төсөв төвчрийг харуулах зорж байгаа шүү дээ. Энэ уулрыг бас энэ хүмүүс чинь бүгдээрээ ачаа бараагаа доор үлдээсэн. Тийм ээ. Машин тэрэндээ үлдээчээ дэше одоо дан биеэр дэше гүгээ явж байгаа хүмүүс байна. Бид нар бол ерөөсөө өөрсдөө майгаас автгаа хоолундынхаа бүхий зүйлийг ачаа явж байгаа. Тэгэхээр одоо энэ хүнд ачаагаа даваад үрээд дээрээс нь Монгол нохойгоо тийм ээ дагуул явж энэ чинь бас нэг Монгол нохойны төсөв төвшөр тэг Монгол хүний тэр бас нэг бадрангуйл юм да. Тэр бүгдийг харуулж байгаа л үгтэй. За олон юм яриад явах. Ямар цэцэг үнэ байна. Ноён оргилд ойрцоор л. Уг нь одоо жаахан тисчвэл та нар ч хүрлээ те. Ийхүү бид явсараа богдхан уулын ноён оргил цэцэгүнд дөхөж ирлээ. Аялагчид маань хол замд ачаа хөсгөө үрээд нэлээд ядарсан боловч нүдэндээ цог золбоотой байгаа нь яамаа да. За манай эдэ аялагч нар явсаар хагаад цэцэгүнийхээ яг наахан талд нь хурж ирээд байна. Яг наахан талд нь ирсэн чинь энэ шүүгэн шидрэг гүйцэтгэх ерхий газрын 90 жилийн хойд зориулсан нэг юм хөшөө дурсгал байд юм байна. Бид бас яриад байна л да. Одоо энэ хөшөө дурсгалыг барихын тулд энэ чулууг яаж зөөж авчирсан болоо гэдэг гайхал төрүүлж байна. Бид нар одоо өөрсдөө одоо ачаа өсгийг авчрах гэж маш хол замыг туулсан, нэлээд ядарсан тийм ээ. Гэтэл хүмүүст яаж авчирсан болоо? Чи юу бодож байна? Харин гайхал ээж байна. Тэг ямар ч лээсэн. Онгоцор болгоцсон болоо. Энэ одоо нэлээд жинтэй байгаа шүү дээ. Гэтэ яг тус-тустай авчирсан юм байна л да. За нэг юм хөшөөд таарлаа. Одоо бүгдээрээ дээш цэцэгүнийхээ орой дээр гарч өөрсдийнхөө те үйл судлыг ярий. Тэгээ дээрээс нь бас тэнд жоохон амарч байгаад унаа. Тэгээд бас тэнд нэвтрүүлэг маань дуусах хаа. За бүгдээрээ цаг очиж иртгэн хөдлөө. За тэгээ үзэгчдээ бидний аялал одоо энэ төрөд өндөрлөх гэж байна. Бид нар Улаанбаатар хотоос гараад Хонхорын өртөөгөөс ахуулаад богдын алт мөнгөн хаалга дээр аялаа эхлүүлж ирсэн. Цаашлаад бид нар төрийн ихэс дээдсүүд одоо өөрсдөө төрийн их хэргийг одоо шийддэг, тэнд одоо хуран цугладаг байсан. Төр хурх дээр очиж одоо өөрсдийнхөө ажлыг цааш хөрвүүлсэн байгаа. Энэ зам дуур одоо бид нар олон зүйлийг одоо таньж мэдэж дээрээс нь бас
халуунд нь халж хүүтэнд нь хөрж олон өдрийг бас тууллаа. Тэгээд энэ хугацаанд бид нар бас гол зорилго маань Монгол нохойны тэр дундаа Монгол манхрынхаа бас төсвөр дэвчээрийг харуулахыг зорьсон юм. Дээрээс нь бас Монгол эрчүүд маань бас өөрсдийнхөө аяны хүнжил майхан бүхэл одоо зүйлүүдээ өөртөө өөрөөд энэ хүчцэг гүн рүү бас гарахыг одоо зорилгоо олгож бид нар урдаа тавьсан юм аа. Ямар ч зорилгодоо энд хүрээд бас биелүүлсэнд маш баяртай байна. Тэгээд одоо энэхүү аялалд маань бас хамтаа байж хамт бас аялсан одоо манай Эрдэнэ маань одоо хамт аялсан. Дээрээс манай Махар маань аялсан. Дээрээс манай Зурлаач Гүнбаатар бид хэд аялсан байгаа. Тэгээ би хамгийн дөрөнд Эрдэнэгээс сэтгэлийг сонсомоор байна. Аялах хугацаанд одоо ямар ч жоохон сэтгэл төрөв тийм ээ. Энэ талаараас үзэгчтэйг хаалцаач. Сэтгэл өндөр байна. Түрүүн доороос явж байхад бол бас баргар байсан. Тэгээ одоо энэ дээр гараад ирлээ. Тэгээд бас өөрийнхөө Монгол анхрын хаваатайгаа тийм ээ. Энэ хүртэл гараад ирсэндээ бас бахархаж байна. Бас нохоогоор их бахархаж байна. 50 км хацар Улаанбаатар хотоос гараад бид нар те хонхроос эхлээд өдий хүртэл бид нарыг даагаж те. Шинэ хүртэл хантай бид нартай хантай бас энэ хүртэл явж ирсэн Монгол анхраараас бахархаж байна. Тэгээд сэтгэл өндөр байна. Тэгээ одоо цэцэгэн өргөл маань бидний хоохон талд харагдаж байна. Одоо ийшээ гарцгаая бүгдээрээ сэтгэл бол өндөр байна. Тий. За тэгэхээр бидний орсон зорилгоо биелүүлчлээ. Дараагийн дугаардаа ч гэсэн бид нар одоо олон газруудаар явах болно. Гэхдээ манай аялын төрлийн гол зорилго бол бид нар төсвөр дэвчээр одоо хүн амьтан хоёр яаж н байгалийн сорилтуудыг хэрхэн даван туулахыг та бүхэндээ харуулахыг зорих болно. Ингээд энэхүү нэвтрүүлэгтээ маань хамт байсан үзэгч та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. За ингээд нэвтрүүлэг маань энэ төрөнд өндөрлөж байна. Дараа уулзалтаа түр хэлтэй үзэгчтэй. Баяртай. Энэхүү нэвтрүүлгийн гол зорилго нь Монгол банхар нохойны төсвөр дэвчээр Монгол хүний байгальдаа дасан зохицохыг харуулахыг зорьсон юм. Тэр тусмаа одоогийн залуучууд маань байгаль ихээ хайрлан хамгаалаасаа гэсэн сэтгэлийг үлдээхэд оршсон юм. Аялагчид маань хонхор өртөөнөөс гараад цэцэг үн рүү гарах уртхан аялын замдаа байгалийн элдэв саад бэрхшээлүүдийг даван туулж энэ хүртэл гарч туулж ирсэн юм чинь зорилгодоо багж болов хүрсэн байх. За олон үг нуршаад яах вэ? Амьд минь ирсэн нь л ямаа да. Дараа хаашаа аялах вэ? За тэр мөчийг л хүлээх хэвээр.